Өнөөдөр бид ингээд багаараа ховд руу явах гэдэг ингээд байж гэн. Ховдоос маш олон одоо шинэ туршлагуудыг судлахаар маш их хүлээлттэйгээр ховдыг зорж байна. Политехник коллеж болон одоо мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдтэй очиж туршлага солилцсон. Тэгээд манай багийнхаа наад ингээд онгоцоо хүлээгээд байж байна. 11-р сарын 3-наас 7-ны өдөр Хөвсгөл Хинтээ аймаг дахь Политехник коллеж, Сэлэнг аймгийн Мандасуман дахь Зүүн Хараа Политехник коллеж, Мөн Төв аймгийн Эрдэнэсуман дахь Политехник коллежийн хөдөө аж ахуй мал зүйн мэргэжлийн багш арга зүйчид Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллежийн холбогдох хичээл сургалтын үйл ажиллагаатай танилцаж туршлага солилцлоо. Тус Политехник коллеж нь мал зүйч хөтөлбөрөөр мэргэжлийн болон техникийн боловсролыг 59 дахь жилдээ эзэмшүүлж байгаа туршлагатай сургууль юм. Манай мал зүйч мэргэжлийн хүүхдүүд 3 жил 95 багц цагийг судалж төгсдөг байгаа. Ингээд дипломын дээд боловсролтой Ром дипломтой төгсдөг 3 жил сурна. Төгсөж гараад хуваараа үржлийн нэгж байгуулан ажиллах боломжтой. Одоо нодлоо 24 он, 25 он төгссөн 2 хүүхэд маань төгсөөд одоо шинэ хоршоо хөдөлгөөнд нэгдээд хоршоо байгуулад тэндээ мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулад орлого олоод бизнес хийгээ явж байна. За сургууль одоо өөрөө болоод дотоод болон гадаадын маркетинг хэмжээлд орсон. Мэргэжлийн боловсрол миний сонголт. 2025-аас 2026 оны хичээлийн жилд мал зүйчийн 1-ээс 3 дугаар ангид Баян Үлгий, Говь Алтай, Увс, Ховд аймгаас нийт 43 оюутан суралцж байна. За техникчиг анх төсөлчдөө би яг малын эмчтэй адилхан гэж боддог байсан. Тэгээ одоо яг ингээд сураад ирэхэд малын эмчээс шал өөр юм бэлээ. Малын эмч бол зөвхөн ингээд малын эмчлээ явна. За техникч маань болохоор ингээд бүхэл юмыг хийгээд, зохион бүтээгээд, үржлийн хүртэл хариуцдаг хэрэг айгуу чухал мэргэжил юм шиг санагдаж байгаа надад. Манай ингээд одоогийн байдлаар 3 эмэгтэй хүүхэд байгаа. 11 эрэгтэй. Төгсөөд эхлээд дэвшид сурна хотод очоод дэвшид сурчаад үйлдвэр дээр юм уу хувийн хвшил дээр ажиллана гэж бодож байгаа. Манай аав болохоор аймгийн алдартай байж загд мөрөн гэдэг хүн байдаг. Одоо ингээд нөгөө сүүлийн жилүүдэд ингээд хордны мөрний одоо үржүүлдэг, эвчлэлтүүлдэг амар их гараад байгаа болохоор бас нөгөө сонирхлаад байгаа тэр талаараа бас нэг илүү дав ингээд байх юм болов уу гэж боол ер нь сонгосон л да. Би бол ер нь хуваараа ажиллана гэж бодож байгаа. Аж ахуй нэг сумандаа хичээлийн үйлдвэр бариад ч юм уу одоо малын эмээ сан бариад ч юм уу те. Зоо техникчээр төгсгöd бид нар малаач мэдх юм байна, бас давхар аграач мэдх юм байна, бүх төрлөөр мэдэж сурах юм байна гэдэг. Энэ зоо техникчийн ангид мэргэжлэр одоо нэлээд гай хүүхдүүд овор сайн ирсээд энэ мэргэжлийг их сайн сурч байгаа. Хөгжил Политехник коллежийн мал зүйн мэргэжлийн хичээлүүд нь онол практик хосолж, хичээлийн танхим лаборатори, үйлдвэрийн цех, мал аж ахуйн ферм дээр явагддаг. Онлайн хичээлээ практикаар дуршин баталгаажуулж, дадлагын явцад инновац технологи шингээсэн бүтээгдэхүүнүүдийг ч гаргаж авдаг байна. За манай баг бүрэлдэхүүн одоо энэ малын бизнесийн галбай газар орж ирсэн байна. За энэ дээр мисайз бар хийдэг. Хэсэг байх шиг байна. Сөхөөр тавтай байна. Орчуугийн тоонд хөрөмжтэй. Нэлийн ижүүрийн хэмжээний лаборатори байна шүү. За энэ сургуулийн бас инновац технологийн баг ажилдаг. Үртэс хомоолт холмог хичээл, за витамин хичээлүүд, за Улаанбаатар соёолж гэх мэт хөрсгөө технологи аргаар тариасан. За энийг маань ингээд мал эмнэлгийн шинжилгээний лабораториор шинжилсэн. Мөн Ховд аймагт анх удаа эрдэнэ шишийг хөрсгөө технологиор тариалж ургуулсан, дарш хийсэн гэд мал зүйчийн ангийн багш оюутнууд шин шийдэлтэй олон бүтээлүүд танилцууллаа. Сургууль үйлдвэрийн түншлэлийн хүрээнд бүтээсэн уушиг брэнд нь энэ онд баруун бүсийн шилдэг стартап буюу шин санаанд суурилсан шилдэг бизнесээр шалгарчээ. Малыг зөв зохистой эргэлтэнд оруулах, ямар тэжээлээр тэжээх үү, бордох уу, гэхэд нэмэлт эрдэс нь юу шаарддаг вэ? Тэрийг мэдхийн тулд заавал энэ зоо техникч гэдэг мэргэжлийг бол судлах шаардлагатай болсон. Тийм болохоор зоо техникч гэдэг мэргэжлийг эзэмшээд одоо бакалавраар хичнээнээр сурах гэдэг дараа жилдээ сурна гэсэн бодолтой байгаа. Тэгээд одоо ерөнхийдөө гэрээр болохоор өдөртөө 15-30 литр сүг боловсруулаад шинэ өрөм тараг гаргаад Хөгжил Политехник коллежид сургалтын үйл ажиллагаа чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой мэргэжлийн 10 гаруй салбар зөвлөл ажиллаж байгаагийн нэг нь 20-од гишүүнтэй мал аж ахуйн мэргэжлийн зөвлөл юм.
аж ахуйн нэгж, хоршоо, ферм, төрийн байгууллагын удирдлага, сургуулийн багш төгсөгчдөөс бүрдсэн тус зөвлөл, сургалтын чанар үйлдвэрлэлийн дадлага, төгсөгчдийн ажлын байр зэрэгт түлхүү анхаарч сургуулиа дэмжин ажилладаг байна. Коллеж сурж байгаа хүмүүс үржлийн нэг дээр дадлага хийж байгаа. За тэгээд сумын хөдөө аж ахуйн засагтаар дадлага хийн. Тэгээ нөө фермүүдээр дадлах юм. За манай аймагч бас ферм хөгжих гээд ингээд бас нэг 2-3 ч том ферм байгуулагдсан байгаа. За сая болохоор энэ өхөрний жин 600 кг жинтэй байсан болохоор одоо паразит өвчнөөс сэргийлэх тийм илгомыг таривал 12 мл-ээр тарих хэвээр. Одоо хичээл дээрээ болохоор онлаараа үзчихэд шууд энэ дээрээ практиклаад ингээд үзэхээр бид нартэй болохоор илүү ойлгомжтой байдаг. Одоо шууд ингээд хичээл дээрээ одоо тэгж үнэлээгээд багжааднуудаа заалгach одоо энэ ихэд жишээ нь ингээд өндрүүдэ хэмждэг 50 м маань 50 м-аараа суулж гаргаж ирээд энийгээ ингээд үзэхээр илүү ойлгомжтой байдаг. Яг өөрийнхөө аймагт өөрийнхөө төрсөн нутагт ингээд сураад ингээд давхар дадлага хийгээд ингээд ажиллаад ингээд явах чинь арай илүү давуу талтай. Би ч гэсэн одоо энэ сургуулийг бас агротехникч мэргэжлэр төгссөн. 2024 оны судалгаагаар Монгол улсын баруун 5 аймагт 239 мал зүйч мэргэжилтэн шаардлагатай гэж гарчээ. Өнөөдрийн байдлаар 84 мал зүйч ажиллаж байгаа нь тухайн мэргэжлийн эрэлт хэрэгцээ өндөр байгааг харуулж байна. Ийхүү мэргэжлийн багш нар арга зүйчид Хөгжил политехник коллежийн хөдөө аж ахуйн мал зүйчийн мэргэжлэр техникийн боловсролыг эзэмшүүлж байгаа арга ажиллагаатай газар дээр нь танилцж туршлага судалсан юм. Сургалтын явцад коллежууд мэргэжлийн стандарт, дадлагын үнэлгээ, үйлдвэрлэлтэд уялдсан сургалтын хөтөлбөрийг сайжруулах чиглэлд тодорхой санал санаачлага дэвшүүлж, цаашид салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хосмог сургалтын тогтолцоог тогтворжуулах суурь тавигдлаа гэж дүгнэж байна. Бид нар юмыг ингээд бас нэг тийм зохицоор нь биш дандаа ингэж тус нь хардаг. За сургалтын хөтөлбөр гээл нэг хардаг тийм ээ. Багшийн хөгжил гээл нэг хардаг. Эсвэл сургалтчдын хөгжил гээл ингээд хардаг. Гэтэл энэ бол ерөөсө цогц асуудал. За цогц асуудал дотроо хамгийн гол асуудал нь бас юу вэ гэхээр энэ ерөөсөө сургуулийн алсын хараа тодорхойлж идэг. Энийг тэр алсын хараад нь хүргэх менежментийн процесс байдаг. Мэргэжлийн зөвлөл маш сайн ажил тийм ээ. За мэргэжлийн зөвлөл маань сургуулийн одоо багш нар удирдах төвшөнд, төгсөгчийн төвшөнд, за мөн төрийн албан хаагчдын төвшөнд, за тэг компани аж ахуйн нэгжүүд хувийн хвшилтэд маш сайн оролцдог. Тийм үү малчтай бас оролцуулдаг юм том мэргэжлийн зөвлөл маш сайн хамтарч одоо мал аж ахуйн чиглэлээс ажилладаг юм байна. За энэ маань бас манай Хөвсгөл политехник коллеж дээр бас энэ жил одоо айн мэргэжил техникч мэргэжлэр хосмог хөтөлбөрийн хүрээнд одоо мэргэжлийн зөвлөл байгуулагдаад ингээд ажиллаж эхэлж байгаа. Тэгээ энэ маань яг тухайн мэргэжлийн зөвлөл манай мэргэжлийн зөвлөлийн тэргийн хоорондоо ингээд туршлага ингээд солилцох авах зүйлсүүд бас аягүй зөндөө байлаа. Тэр мал зүйн мэргэжлээ төгсөж байгаа оюутнуудыг харшаал байгуулж ажиллаж байгаа нь тэр арга туршлага нэлээд цааш дээрхүүлэх боломжтой юм. Ажлын болов гэж хангаж харсан. Замун дээрээс нь мал зүйн мэргэжлийн ангийн оюутнуудаа хамтран багш нар нь одоо шимт тэжээл за эрдэс тэжээлийг хольж найруулж одоо тэр шинэ тэжээл гаргаж авч байгаа дараагийн хяндаг бол нэлээ одоо ялангуяа эрчимцэн мал аж ахуй хэрэгжсэн манай зүү араын бүснүүдийн хувьд бол нэлээ шинэ бас туршлага болов гэж харлаа. Энийг бол одоо сургууль дээр хэрэгжүүлэх цааш нь түгээнлүүлэх юм бодолтой бас саналтай байна. За бүх юм ингээд стандарт шаардлагуудаа хангасан ийм гоё орчин нөхцөлтэй сургууль байна. Тэгээ сая ингээд номын сангаас нь гарч ирсэн. Тийм сайн туршлага болох зүйлсийг эднийх хэрэгжүүлдэг юм байна. Нэгдүгээрт нь хөдөө аж ахуйн их сургуулийн одоо номын сан одоо хүүхдүүд нь захимаар тэр сургуулийн одоо номын сангуудыг ашигладаг юм байна. Мэргэжлийн багш, ерөнхий эрдмийн багш одоо ингээд хамтраад интеграц хичээлийг бүрэн хэмжээгээр нь одоо тухайн хичээл нь 136 цагтай ч юм уу те 120 цагтай ч юм уу байхад яг тэр хэмжээгээр нь хоорондын нөгөө интеграцийг нь хийгээд хичээлээ ингээд боловсруулад сурах бичиг гаргацсан түүгээрээ одоо ингээд хичээл сургалтандаа ашигласан үр дүнгээрээ ингээд улсын хэмжээний илтгэлтэй танилцуулах гэсэн ийм гоё ингээд бодит үйл ажиллагаанууд байгаа айгу олзуурах ууртай бас ингээд том давуу тал бас нэг миний хувьд бас нэг туршлага болсон зүйл байлаа. Тэгээд сургууль дээр ирээд бас сургуулиас санаа авах цаашид хөгжүүлэх ажил юу байгаа юм бэ гэдэг тал дээр бас өөрийнхөө байгууллагын удирдлага, сургалтын менежер захирлуудтайгаа ярилцж байгаад бол сургалтын орчны зохион байгуулалтыг бас
хийж ялангуяа мал амтны эмнэлзээ болон мал зүйч мэргэжлийн сургалтын орчныг зохицоорон зохион байгуулах, тохижуулах ажлыг бол хийх гээд ажлынхаа төлөвлөлтийг бол хийж явж байна.